За сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За M Sport-ийн маань одоо шинэхэн студид за их мөнтэй зочд маань хүрэлцэн ирсэн байна. За хөтлөгч өсгөө болон Ирмэн миний биетээ ингээд үзэж тарахаар хоёр тулаанч маань ирсэн байна. За тулаанч гэсэн дэлхийн тулаанч дэрсэн байна. За байна. манай Монголын хамгийн анхны UFC-ийн тулаанч болсон. За Данагийн Батгэрлэг болон за Дөнгөж зайхан UFC Road UFC-ийн 4-р сизнээр одоо эрхээ авч гайхалтай тулааныг хийж эрхээ авсан Намсраа нар ирсэн. За юуны үнд баяр хүргэе. Тэ? Баярлалаа. Маш гайхалтай хоёр эрхэм байна. Анхны одоо урилгыг аваад хүрэлцэн ирсэн. Маш их баярлалаа. За тэгээд мөн дээрээс нь нийт монголчуудынхаа холбогд талаан сонирхч гэхээс илүү те бүх спорт сонирхч байгаа хүмүүсийн өмнөөс та хоёрын өмнөөс баяр хүргэж бас дээрээс нь бахархаж байна гэдгээс хэлмээр байна. Sleepy Warrior гэдэг байгаа шүү дээ. Баярлалаа. Үзэгчтэй болон та хоёртой энэ өдрийн мэндийг хүргье. Урьж оролцуулцгаад баярлаа. Ингээд дуусчих юм. Төгсгөлийн хөшиг явчихлаа шүү. За шууд тулааны спортын хоёр одоо маш мундаг тамирч ирсэн байгаа учраас тулааны спорттой шууд холбогдож яриа эхлэх бах тийм ээ. За Намсраа болон багш Шав хоёрын одоо анхны барилга хэрхий гисэн бэ? За мөн дээрээс Намсраагийн бас яагаад холбог тулааны спортоор хичээлэх болсон? За мөн дээрээс нь маш олон спортууд байгаа шүү дээ. Тэр спортуудаас яагаад зөвхөн холбог тулааны спортыг одоо сонгож өөрийнхөө замнал карьерийг өсгөе гэж бодсон бэ? Мэдээж одоо холбог талын спорт энэ зүйлийг сонгосон шалтгаан маань одоо маш олон байгаа. Маш олон талын ач холбогдолтой. Энэ зүйлийг мэдээж олон хүмүүс одоо хүссэн хүн болгоно хийгээд авахгүй. Тийм учраас ерөнхийдөө бас өөрөө сонгоод энэ зүйлээр одоо бусдад бас үлгэр дуурайл үзүүлэхийн тулд бас сонгосон. Гайхалтай ахаасаа бас мотивашн аваад тэгээд энэ ах шиг одоо бусдад энэ мэдрэмжийг бас өгөхсэн гэсэн үүднээс яг хэлсэн л те. Одоо Батгэрлах маань бол надад маш одоо тэр гайхалтай мэдрэмжийг тэр дэлхийн дэвжээн дээр те дэлхийн хүн болж одоо миний хувьд л супер стар одоо ингэж харж исэн. Одоо магадгүй тийм болох ч юм бэлүү гэж одоо бодсон. Тэгээд одоо өөрөө миний одоо тулаан болон одоо энэ хийж байгаа зүйлээс бусд хүмүүс одоо урам зориг аваад эрч хүч аваад те амьдралдаа ингэж явуул надад илүү сайхан байх болно гэж бодсон юм. За Батгэрлахаас тэгвэл дараагийн асуултыг шууд асууя. За одоо таны гаргасан одоо жим те одоо ингээд зам болоод өргөжөөд явж байна. Таны гаргасан жимээр одоо энэ шинэ гарч ирж байгаа тамирчид алхаад дэлхийн тамирчин болоод гарч ирж байна. Мэдээж таны хувьд одоо энийг хараа суух дотроо үнэхээр бас бахархал төрөөд өөрөөрөө бахарх болон одоо гарч ирж байгаа залуусаараа шавнараараа бахарх мэдрэмж төрж байгаа. Энэ талаар. Тэг UFC-д бол яалтчгүй анхны тамирчин. Тэгээд одоо ингээд Нэмжаргал маань, Намсраа маань ингээд орж байгаад бол би туйл их баяртай. Одоо өшөөч олон ингээд Монгол залуус ороосоо юу шиг одоо Дагестанууд шиг те Монголын цаг ордын ирээсээ Монголоос UFC-г аврах төрөөсөө гэж бол маш их хүсдэг. Одоо ингээд Намсраагаа ороод яаж байгаа бол туйл их баяртай байгаа. Таны хувьд 2019 онд Тий. болж исэн те анх ингээд яцсан. Тэгээд ингээд 7 жилийн дараагаар яг өөртөө ижлэх ингээд шавтайгаа хамт сая ингээд шавны ингээд орсох тэр үед ямар мэдрэмжийг авч байв. За таны тэр нөгөө тулааны өмнөх бичлэгийг харсан. Тэгэхэд яг л та нэг өөрөө тулдж байгаа юм шиг л ингээд баг бэлтгэлээгээд яжсэн. Яг л тэр одоо талбай дээр гаргаж байгаа мэдрэмжийг шавтай хэрхэн одоо зөвлөж гаргав. Тэр тулааны одоо анх тулааны өмнөхөн юу болж өнгөрөв? Тэг яг одоо Намсраагаа бэлдээд ингээд хамт байж байхад бол Ротууд анх ороод эхний ялтаа аваад эхний ялтыг авахд бол бас ихтгэлтэй байжсэн. Хоёр дахь ял дээр бол нэлээд жоохон санаа зовонгоос байсан. Тэгээ багшлах тулаан хоёр байхын бол асар зөрүүтэй юм билээ. Өөрөө тулдахад бол яах вэ хамаагүй зүгээр сайхан те өөрөө үзэн тулдна. Өөрөөс ингэ шилтээ болно. Ингээ явж хахад яг шав ингээд одоо Намсраа маань ингээд тулдах болгоод бас айгүй эвгүй байт юм билээ. Юу өөрөө бүр бие өрөөл хамаг байдгаар ингээд хамаг юм жангарцсан ингээд. Тэгээ ялт авахд бол өөрөө ялтаас илүү бүр баяр нь бас сайхан байт юм билээ. За яг тэр оргил тулааны өмнөх тулаанууд руу оръё те. За Намсраагийн хувьд нийтдээ 11 за тэр тулаанаас өмнө 9 ялалт нэг ялагталтай явж исэн буюу маш өндөр амжилттай явж исэн. За тэр Road UFC дээр 2 удаа ялахта хоёулын дээр нь одоо дутуу гаргаж ялсан те. Тий 3. Тэгээд ингээд бодохоор Намсраагийн хувьд бол өртөгч болгоноо дандаа илүүрхэж дандаа илүү яасан байсан. За тэр олон тулаануудыг хийгээд одоо 22 онд анхны тулааны хийсэж одоо 26 он ортол юу болоод өнгөрөв маш олон зүйл дээр ажилласан байх те. Маш олон зүйлийг туулсан байх. Тэр одоо замаа жоохон гоё товчтоод үзэгчтэй хэлэхэд юу жилмээр байна. Одоо миний тулаанууд бол ер нь миний нэг зорилго маань бол нэлийн том. Одоо UFC-д орно дэлхийн шилдэг тамирчтай л өрсөлдөхийн тулд одоо энэ бэлтгэл сургуультай хийн
одоо энэ хүнд спортоор хичээлж байгаа одоо учир шалтгаан нь юу вэ? Одоо дэлхийн томчуудтай л өрсөлдөх ёстой. Тэр хэмжээнд л өөрийгөө бэлтгэх ёстой гэсэн одоо сэтгэл зүй байсан болохоор доогуур тулаанууд дээр ер нь бол одоо дутуу гаргаж иж одоо сайн тамирчидтай одоо энэ тэнцүү юм уу илүү өрсөлдөх учиртай болохоор одоо тэр бодлоос үүдэж одоо бэлтгэл сургуульд сайн хийсэн болохоор бас дутуу гаргадаг байх тамирчтай. За тэр үед нь тасгалжуулагч нь ер нь тэр олон тулаанууд дээр ямар арга барил дээр чамд илүү одоо за чиний давуу тал чинь энэ шүү. Чиний одоо яг ялах авах магадaltaй хамгийн өндөр одоо боломжтой зүйлүүд чинь энэ дээр байдаг шүү гэж хэлж ирсэн зөвлөгөөнүүд нь ер нь юу байсан бэ? Ер нь бол тулаан дээр орохдоо дандаа л нэг бүтэн тоглох одоо бүх талаас нь л магадгүй нэг дутуу гаргалтыг бол хийж магадлалтай шүү дээ. Тэр чинь бол магадлал. Тэнгүүд бүтэн тоглохоор л ерөнхийдөө дандаа ингэж бэлддэг. Бүтэн тоглолтын дурш одоо ядрахгүй цуцхгүйгээр одоо бүх зүйлийн одоо холиод яг холимог талааныг одоо юу гэдэг нь одоо яг ямар учиртай юм гэдэг тэр талаас дандаа бэлтгэлийн хийхийг зөвлөдөг байсан. Тэгээ хамгийн чухал зүйл нь бол одоо сэтгэл зүй. Сэтгэл зүй маань бол одоо Батгэрлах маань зүгээр дэргэд байхад л ер нь бол маш том сэтгэл зүй болж орж ирдэг. Яг гой нэг тийм уул шиг байдаг тийм. Нөмөртэй түштэй тийм. Маш тийм энерги нь одоо мэдэгддэг, маш тийм хүчрхэг. Одоо нэг тоглолтын өмнө одоо би тоглож байхад л Батгэрлах яг ингээ өөрөө тоглох юм шиг. Тэр нь надад бүр амар мэдрэгддэг. Эсрэгээр нь би бараг Батгэрлахыг тайвшруулах гэж ингээ бараг тэгдэг. Та 50 байл дээ би тултгаад штэ гэдэг. За яг энэ талаар Батгэрлахаас та түрүүсэн те өөрөө тулдах дасгалжуулагчаар одоо ажиллах өөр юм байна гэдэг. Тэр мэдрэмж нь өөр юм байна гэж сая хэллээ те. За одоо яалчгүй бас нэг одоо алдартай тамирчин байсан дасгалжуулагчаа замд хэлэнгүүт яг тэр тамирчныхаа сэтгэл зүг өөрөө мэдэрдэг. Тэгээ өөрийнхөө яг тэр одоо өмнө мэдэрж исэн мэдрэмжүүдэд илүү одоо тамирчнаа мэдрэхтэй тэр уур амьсгалыг мэдрэх бүх юм гэж. За дээрэс нь одоо тамирчныхаа сэтгэл зүйж, хоол зүйж, одоо найз, зөвлөгч ингээд ах багш гэдэг одоо бүх л ажлыг хийж явж байгаа. Одоо таны одоо энэ мэдрэмж бас ингээд олон улсын тэмцээн энэ том дивжэн дээр ингээд гарч ирэхэд одоо танд ямар одоо мэдрэмж төрж байгаа. Одоо тэр мэдрэмжээ гоё ингээд задлж гоё хуваалцааш. Тэгээд дасгалжуулагч болон тамирчин хоёрын ялгааныг өөрөө л гүөх гэдэг юм шиг л байгаа даа шүү дээ. Тий, би яг ингээд анх шанс дивжэн дээрээ одоо бэлтгэл сургуультай хийгээд өөрөө тамирчин байхдаа одоо найз нөхдөйгөө бас яг өөрөө тулдаад дасгалжуулаад ингэ явдаг байсан. Одоо манай Хатанбаатар тэгэл манай Талигач бүрүү Лууган баяр гэл ингээд явгот бол бүх тамирчтай хард би өөрөө яг багшлаад аваад хардаг. Тамирчин байхдаа л тийм байсан. Тэгэл тий. Тэгээ явж байхангууд бол нэг такт макт ингээл бүр боловсруулаад тэгвэл ингүүл гээл лап мап хүртэл бариад тэгээ явдаг байсан яг тамирчин байхад л эртний. Тэгээд яг манай одоо найз нөхдөд манай Ганбат маань нэг бас Америкт хүртэл тоглоод ингээд гэж бодохтой би бол тэр юугаар нэг бахархдаг нэг юм байдаг байхгүй. Тэгээ ард гарсан би тамирчнаа ингээ аваа гарч ирсэн ялагдаж одоогор ерөөсөө огт ялагдл үлээгөөгүй байхгүй. Одоо манай Ганбат гэхэд л нэг харыг зөхөөгөл те. Нэг зөхөөл унгаалыг дээрээс нь зөкж байгаа бол болж ирсэн. Тэгээ ингэнгүүт бол тэр мэдрэмж бол айгүй гоё. Тэгээ яг өөрөө одоо ингээд хамт хийгээд яг шавгаад ингээд явхад бол бас дахиад өөр мэдрэмж байхгүй. Өмнө нь бол найд нөхдөд өрөөнд ингээд явдаг байсан. Дараа нь болоод ирэнгүүт яг өөрөө ингээд бэлтэж чагаад ингээд явган шавтай ингээд явхад бол асар өөр. Тэгээ хоол хүнсний хувьд хэм бол хоол хүнс одоо юу гэдэг сэтгэл зүйн юм бол UFC өөрөө одоо 32 3 жилийн түүхтэй. Тэнд бол одоо ингэж явсаар байгаад ноу гэдэг маш том юм үүсцэн. Тэндээс бид нар бас суралцаад би бол өөрөө нэг Япон багштай тэгэл бас манай Нарнуглаг багш гээл ингээд өөрөө энэ юу л үтсэн бохгүй төтлөөд би өөрөө яг тийм хамаа намайг өөр газар ингээ хийгээ явдаг юм энэ амжилтанд хүрэхэд бол бас нэлээ хугацаа болон асар их зүйл бол шаардах байсан. Гэтэл би азар одоо Нарнуглаг багштайгаа мөн арай жинэчгээ Япон багштайгаа уулзаад тэгээд тодорхой хэмжээний яг тэр төвчнээсээ бол өөрөө төтлөөд очсон. Тэгээд тэр хэмжээгээр яг UFC-д очиод би бол тодорхой хэмжээ бүх юм ингээл одоо шинжлэх ухааны үндэстэй маш зөв хийдэг гэж бодож ил дахиад UFC-д ороход дахиад шал өөр байгаа байхгүй. Одоо Чингисхад ус огт тасахгүй маш их хэмжээгээр унж идэв юм. Тэгэл хоол хүнс идэх юм уу ч яг бүр мэрэгжлийн төвшөнд яг шинжлэх ухааны гэдэг багийн ажилдаг. Тим юмнуудыг л үтсэн. Тэгээд тэрийгээ бас өөрөө суралцсан юм одоо яаж бас баг хамт олноороо монголлороо тэг хуваалцах. Анх 19 онд UFC-д орчоод намайг жингээ үзүүлэх болоход би 61 тоглох гэж нэг 62 3 тал очижсэн баг эдгээр өдрийн өмнө. Тэгэл тэнд ч яг бас тодорхой хэмжээнд ус уудаг, усаа гасдаг, өөрийгөө их зөв хасж яах гэж боддог байтал.
хожим үүсч өмдөн явчингууд контролдог аахгүй. Контролчингуудаа чи 57-д орох ч юм уу гэдэг. Гүү 61 гэсэн намайг ерөөсөө авч хэлцэхгүй хайсан. Тэгээ манай яг Америк одоо Грег Джексон гэдэг айгүй алдартай, Винк гэдэг айгүй алдартай багш байдгийг. Багш маань бол чи жингээ эндээс буулгаж болохгүй. Тэгээ ингэрээ тэгэрээ гэл одоо бас маш их хэмжээгээр уулах. Тэгэл хоол ундыг хүртэл бүх зөвлөгөө өгүүлэл өгөөд тэгээ явдаг болсон. Тэгээ тэр өөрөө тэрийг авчингуудаа Монголдо ирээд одоо найз нөхөд өөрийнхөө хүмүүст бол ингээд зөвлөж байгаа хгүй бас ингээ их бод юм байна. Тэгэрээ ингээр ингээд манай хэд чинь сэтгүү тийм байхгүйс тухай бол одоо өөрөө юу өсөд орчоо бусдаа орлох гэдэг юм шиг ингээл зарим нь бүр орлогоомжлол багш нар ч гэсэн ус хэмжээгээр уудаг ингээд гайхаад гэсэн огт тэр үед л зөвшөөрөхгүй байсан. Тэгэхэд яг та бол нэг дэлхийн яг юуг авчрах гэдэг тий. За тэр одоо зүйлүүд нь намсраад хэр тус болов тий одоо дэлхийн хэмжээний тийм одоо маш олон зүйлийг зөвхөн одоо хоол зүйл гэлтгүү те бэлтгэл дээр ч гэсэн маш олон зүйлүүдийг бас намсраад дээр зааж өгсөн баг те. Мэдээж хэрэг тэднэр нь бол маш их яг тустай одоо өндөр хэмжээнд тоглоход яг л нөлөөлж байгаа зүйлс нь бол яг тэднэр байдаг. Тэгэнгүүт одоо би бол одоо харьцангуй гайгүй одоо тэр асуудлуудыг одоо туулаагүй бас одоо ах нарын одоо ачаар бас яг төтлөөд явсан. Тийм болохоор бол одоо тэр тал дээр бол бас асуудал маш багатай. Дажгүй гайгүй байдаг. Зөвлөгөөнүүд нь бол яг ингээ орж ирж байгаа болохоор. Магадгүй ганцаараа явал одоо бас л одоо тэрийг туулаад ингээл явах байх. Ер нь спорт хизээч ер нь ганцаараа гэж байхгүй л те. Энд чинь нэг хүний октагон дээр нэг хүн тулж байгаа ч гэсэн тэр нь ардталт нь маш олон багийн хүмүүс байгаа те. За UFC рүүгээ буцаад ороход уул нь миний санаатаагаар 1 сард 2 сард байна нөгөө Австралийн тамирчинтай тулдах байсан. Тийм хуваар гарсан те. Тэрвээ тэр чинь нөгөө нэг файнал тулаан байх шиг байсан. Тэгээд тэрвээ тэрийг ялчвал аль хэдийнэ баг авчих байсан боловч тэр тулаан хойшлогдоод тамирчин цуслагдсан уу юу болоод тэр тулаан хойшлогдоод дараагаар нь ингээд өөр тамирчинтай тулдахаар болсон бай. Тэрийг гоё мэдэхгүй байгаа үзэгч нартай гоё тайлбарлаад хэлвэл. За тэр үл одоо нөгөө сизон явангуудаа финал дээр Австрали R5 гэх тамирчин гарч ирсэн. Тэр бас айгүй сайн тамирчин байсан. Одоо контендерт хүртэл орж исэн. Тэгээд 2 ялаад 2 талаас хагалж гарч ирээд. Тэгээ Австрал тулаанд тоглогдсон байсан. Нөгөө R5 маань жиндээ орж чадаагүй. Бид нар бол Австралд очсон. Яг. Тэгээ нөхөр жиндээ орж чадаагүй. Бидний хувьд бол тэн дээр нь аваад тулдъя гэдэг саналыг тавьсан. Тэгээ жин дээр гарахтаа нөхөр өөрөө ингэж зогсохдоо юун дээр нь хүрээд урд тавьсан юм дээр хөрөнгөд нэг залдах гэж оролдоо. Тэгээ тэр нь баригдаа тэр чигээрээ ер нь UFC-гээс хасагдсан. Тэгээд дараагийнх руу одоо 15-д ялагдсан. Саяны хятад тамирчин Жисикийн сая явны аврах энэ тамирчин оролж орж ирсэн. Тэгээд бидэд бол тэн дээр бас айгүй гоё юм болж исэн. Манай намсраа мань тулдаг ч хэзээ тоотой том тулаан байсан. Тэгээд тэрийг тулаанаа үзээд хэзээний UFC-д орох тэр сэтгэл зүгээ тэнд бас болдог. Бас уур амьсгалаа мэдэрсэн байж лээ. Тэгээд бас нэг талтаа гоё туршлага болж гисэн биз дээ тий. За ингээд сая 5 сарын 29-нд тулаан маань болсон. За тэр тулааныг ярихаас өмнө бид нөгөө нэг юуг ярих маар байгаа. Юу үзтэн штэ. Face off үзэхэд нөгөө тамирчин маань нилийн одоо жоохон одоо намсраараа жоохон нэг юм түрмгийлсэн марктай гэх юм уу те. Юу гэх юм те тэрийг одоо жоохон өдөө хатгсан гэх юм уу те. Тийм марктай үл ирсэн. Намсраа бол тэгэхэд бол яг л ингээл надад яах гээд байгаа юм бэ гэсэн харцаар хараад нэг загсаж байгаа байсан. Тэр үед ер нь юу гэж болж face off-таар гарсан тэр нөгөө тамирчин чамайг шууд ингээд түлхэх шиг болсон шүү дээ. Тэр нь яг нэг амар бэлэн байсан нэг яагаад тэгэхээр надад нэг сануулсан байхгүй. Одоо янз бүрийн юм хийгээд ер нь хэрэггүй шүү. Зүгээр л гоё face off бол хийгээрээ. Гингүүт нь би зүгээр за ийшээ гараад ухаас ингээл гараад ирэх юм байна гэдэг төсөөлөл гарсан чинь гинт нөгөө хүн яангууд энэ одоо ямар сони юм бэ гэсэн. Яг тэр үедээ хариу үзүүлэхээс өмнө үн чинь уг нь хэлсэн шүү дээ. Яг ингэж хамлах тэгж л утсан. Энэ англи мэддэг багтаа. Эсвэл одоо энд ингээрэй гэж хэлэнгүүт надад битээ тэгэр гэж хэлсэн юм болоо гэж бодвол тэгэл өнгөрсөн. Яг тэгжсэн тухайд нөгөө тайлбарч чинь UFC-д орсныхаа дараа энэ хүү шоугаа игээр энэ бол яг та нарын орохын өмнөх тулаан шоу гэж хэлжсэн те. За тэгээд тулаан маань болсон. За монголчууд бол энд байсан ч гэдэггүй. Тэнд ч бас айгүй олон монголчууд очиж үзсэн байсан те. Тий, тэнд яг ингээл тэр болсны дараа ард нь мөн гарахт нь бас бүх тамирчдад бол сануулсан бохгүй. Янз бүр үлдээж болохгүй шүү гэд. Тэгээд ард нь буцаад одоо энэ ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхэд UFC-гийн ажилт хамгаалтын ажилтнаа төрөл орж ирээд хоёр тусад нь байлгаад. Тэгээд бид нарт бол ирээд хэлжсэн байхгүй. Одоо намсраг чи маш профешнл байлаа, маш сайн байна.
Тэгээ сануулж хэлчихэд хаад инглээ гэд. Тэгээ нөгөө Маргааш. гаргаж. Маргааш одоо байсан. тэр танаа өрсөлдөг чинь бол одоо хариугаа хүртэх нь тодорхой шүү. Чи гоё байсан шүү. Чи бол жинхэнэ хүн байна гэд бас тэр өгч бас гоё орж ирсэн. Ямар гоё юм бэ те. За тэгэл маргааш нь эхлээл за юу болох нь гэжсэн чи дуусчих шиг болсон таахгүй. За одоо эхлээд маш тулаан бол шууд маш хүчтэй ихсэн те. Хоёр талаас амар хүчтэй ихсэн. Би нүгэ баг нээлттэй шахав цогцсон. Тэгээд минут 48 секунд байсан уу? Тий. Минут 48 секундэд KO-ор ялт байгуулсан. За энэ тулааны бол хүмүүс юу болчихвоо гэж шүүгчдийн нөгөө нэг мэдээлэл гарах хүртэл нэг хэдэн секунд нэг чимээг болсон шүү дээ. Тэр үед за намсраа яг тухайн үед юу бодогдчих. За дасгалжуулагч бас тухайн ард зогсож байгаад бас юу гэж бодчих. Нэг хэсэг яг нөгөө нэг шүүгч нар нэг хоорондоо юм ярилцаад нэг жоо удсан шүү дээ. Тэр үед юу гэж бодогдчих. Би бол уусаа ялгсандаа ихтгэлтэй байсан. Янз бүрийн нөгөө буруу зүйл угаасаа болоо. Нөгөө өвдөг тулсан тохиолдолд өвдөг юм уу тохиод тулсан багтал одоо өвдгөлж болохгүй. Тэрнээс ч бол одоо яг тэрийг угаасаа харсан би хүлээн харсан. Ерөөсө газар тулааг байсан. Биднэрт бас гарахын өмнө шүүгч бас яг сайн тодорхой яг чи дүрмэн дээр ингээ мэдэхгүй зүйл байгаа юу? Ингээ тайлбарлаад яг энэ тохиолдолд өвдгөлж болно шүү гэдгийг бүр яг тодорхой хэлийг гаргасан. Тэгээд яг тэр үед хүртэл үргэлжлүүлээ гэд. Өрсөлдөгч бол угаасаа яг тэрийг бүр сайн мэдэхгүй байгаа нас надад мэдгдсэн л дээ яг ингээд энэ арга өвдгөлчүүл бараг нэг ингээд нэг дуус юу болох ч одоо миний талд ирэх магадaltaй гэсэн байдлаар нэг хүлээж байгаа юм шиг нэг тэгж л мэдрэгдсэн. Таны хувьд Тэгээ бид нар бол ялчгүй дөрмөө асуугаад ингээ бүх юм бол ярьцсан байсан. Тэгээ манай намсраач гэсэн өөрөө айгуу гоё гарч ирсэн. Одоо 50 те бүх юм аяг л одоо яг болон дээрээ авчираад зодсон. Тэгэл гар ингээд тулцсан. Нөгөө нөхөр бол өмнөх дөрмөн өөрчлөгдсөн байхгүй. Өмнө бол юу вэ? 3 цаг байхад бол өвдөлж болохгүй гэжсэн бол одоо энэ оноос эхлээд дөрмөн өөрчлөгдөд өвдөг газар хөрөөгөө тохиолдол болсноо гэдэг. Тэгэл өвдөл болно шүү гэл бид нар яг юу яж хата давтаал. Тэгэл тэн дээр яхад манай хүн бол айгуу 50 барилдаж байж байгаа л эхлээл гизрүүнээ өвдүүлэл дараа нэмнүүдээ хийж гал шууд толгоор өвдүүлээд өрсөлдөгч бол яг дөрмийн бос юм хийчлээ ингээ шүүгч рүү ингэсэн тэн дээр л ясаа өөр үл ямар ч юм байхгүй. Бид нар л ялцсан гэдэгт айлаад шүү дээ. Би яагаад энийг асуугаад нэхэр яг тухайн тулааны дараагаар Yahoo Sports гэдэг маш том одоо сайт байдаг те. Энэ спортс дээр намсрын талаар нийтлэл орсон байсан. Тэгээ би унсан чинь намсрын ялтыг ингээд мэдээлсэн мэдээнийхээ гарчиг нь намсраа үнэхээр UFC-ийн дөрвөн мэддэг, хитрхээ сайн мэддэг тулаан жимаа гэсэн гарчигтайсэн баггүй. Тэгээд яг тойр ингээ ярьсан чинь үнэхээр дөрвөн мэддэг, ойлгохдаг хүмүүст энэ ялтыг авах өөртөө итгэлтэй авах итгэл маш өндөр байсан юм байна. Тэгээд тэр тулааны бишгээр юу Yahoo Sports-ыг өөрөө бичснээр энэ бол ингээд UFC-ийн дүрмэнд ямар ч хаш зүйл биш. Энэ зүйл нь юу гэдэг яг тэр ялсан ялтын бичлэгтээ цуг оруулсан байсан. Яг тэрнийхэн араас нь UFC-ийн одоо аль бисний томоохон хуудсууд байж цааш хуудсууд тэрэн дээрээс намсрын талаар тэгээ бичсэн байсан юм. Намсраа UFC-ийн дүрмийг мэддэг, юу энэ тулааныг мэддэг учраас UFC тохирсон тамирчин байна гэсэн оруулсан байгаа нь хараад нь ямар гоё юм. Дэлхийн одоо UFC-ийн тэр юу ч хэдэн сая даагчтай те яг спортч бас хэдэн сая хүн уншдаг юм юмнууд тэр ингээд манай Монгол тулаанчдын мэдээлэл ингээ араасаа орж харах үнэхээр гоё байлаа. За ингээд тулаан болоод дууслаа те. Тэгээд тухайн үед ялтын агшиг одоо ингээд мөчөө мэдрээд ингээд гэр бүлийнхэн одоо багш нар дэмжээ хүмүүстэр очиод гоё баяраа хаваалцсан мэдрэмж байсан. За тэр мэдрэмжийг одоо Монголдо ирээд бас маш олон хүмүүсээс мэдэрч байгаа. Гэхдээ яг тэр үед мэдэрч байгаа мэдрэмж нэг онцгой байдаг шүү дээ. Бусад үеэдээсөөр одоо чиний анх зорж байгаа зорилго чинь нэг хэсэг нь эхний одоо стейж 1 гэдэг юм уу те ингээд биелсэн байгаа учраас тэр яг мэдрэмж нь ямар мэдрэмж байсан. Үнэхээр ялтчгүй том мөч тэгээд яг харин өрсөлдөгчөө бол би бас жоохон өндрөөр үнэлж байсан бас. Ерөнхийдөө анх тэмцээнд орж эхлэхдээ л энэ шүү энэ залуу ер нь дээшээ гарч ирэх финалд гарч ирэх магадaltaй тамирчин байна шүү гэж ер нь харж исэн болохоор амархан ялцсан. Тэгэл бас хэсэг нэрийн болчихж байгаа юм хта гэдээ бас яг тэгж бодсон. Тэгэл бүх зүйл ингээд нөө дууссаны дараа амар их юм өрнөж байгаа л бүх юм ингээд дуусч байгаа шүү дээ. Нэг сайхан тайвшраал. Тэгэл нэг дээшээ хараад ямар ч байсан л орчлоодоо л гэсэн ингээд бодолтой ингээд тайвшраал. Юу ч хийгээд одоо яах юм бэ те? Бүх зүйл болчлоо шүү дээ. Өнгөрч хөөрөөд жаах юм одоо ингээд болчлоо яг тийм мэдрэмжийг үл яг тэр бүхэн хугацаанд авсан. Нэг сайхан урт юмсаа авсан. Тий, яг л тий нэг хэмжээний дараа нэг сайхан амармаар санагддаг шүү дээ. Яг тэр л мөч шиг л. Хаашаа аялах вэ гэдэг. За, очны талаараас энэ намсраагаас Step Warrior гэдэг одоо тал нутгийн дайчин гэдэг оч авсан байгаа. За, энэ нэрээр бас дуудулж явж байгаа. Одоо хоёр талын гэдэг байгаа шүү. Талын шуурга, талын дайчин гэдэг байгаа байхгүй. Энэ хоч нь хоёулаа багшаа болохоор ийм
ингээд нийлээд өгчүү эсвэл тусдаа өгж байгаад ингээд холбогдчихв энэ хочин талаараа хүмүүст үзэгчтэй тайлбарлавал. Энэ хизээ гарч ирсэн, хизээс яг энэ хочийг авсан бэ гэдэг талаараа. Одоо нөгөө Батгэрлийн хоч бол яг нөгөө нэг юун дээр бичээд энэ бол зөвхөн шуурга гэж байдаг. Storm. Тийм. Тэнгүүд монголчууд ерөнхийдөө нөгөө дандаа талын шуургал гэж дууддаг. Ер нь хвчлээ яг Монголд яг тэгж дэлгэрсэн нь бол тэгэнгүүт би бас яг нөгөө дуурай гэж нөгөө адилхан байлгыг гэж бас бодоагүй. Батгэрлийн ахыг бол яг Storm байхгүй. Тэгж бодонгуудаа нөгөө нэг бас нөгөө энэ тэмцээнд орохын тулд заавал хоч хэрэгтэй. Тэгээд надад бас нэг ах маань одоо санал тавьсан. Чиний хоч ер нь иймэрхүү байвал яа гэм бэ? Талын дайч одоо Монгол нутгийг бол дэлхий дээр бол одоо тал нутаг те ерөнхийдөө тэгж л хардаг учраас одоо Монголоос гарч байгаа одоо чи дайчин тулаанч учраас ингээ өгвөл ер нь яа гэм бэ гээд. Тэгээд нөгөө бичлэгэн ч гэсэндээ ингээд айгүй дажгүй дуудалтан ч гэсэндээ ингээд ер нь айгүй таалагдаад өөрийгөө толон таарсан ч гэсэн бас яг бодлоо. Нэр толон дараа биш тэрийг талын дайч шүү. тэгээд ер нь бол тохиромжтой гоё байна гэж бодвол тэгэл. Тэг бас зүгээр тэр хочийг бодчихсон нь Warrior гэдэг ингэнгүүт нөгөө монголчтой холбож ядчихжээ. Одоо нөгөө монголцыг дэмжихтэй монголчд багч одоо дэлхийд бас цаасгаар дэргүүлжээ. Тэгэхээр нөгөө дуулга өмсөд ингээ Warrior болж яваад байгаа шүү дээ. Магадгүй бас одоо ирээдүйд намсрын UFC-ийн дэвжээнд тулж байгаа тулааныг монголчууд ирж үзэхэд тэгж гоё дуулгатай. Ирж үзвэл бас гоё юм болоо гэж бодож ирсэн зүгээр. Сэлэм оруулахгүй нэг гэдэг. Тэгээ ер нь бол юу нэг гоё юусэн. Хочны хувьд бол үнэхээр яг гоё юм зохицолгоотой, үнэхээр таарсан. Тэгээд тэрийг яг нөгөө угаасаа нөгөө бүгд хочтой байх хэрэгтэй юм байл шүү дээ. Тэнгүүд тэр хоч нь яг Монгол хүмүүсийн хоч ягаад ч Монгол болохоор тэр юм уу те ингээд сонсогдоход хүртэл орчуулсан ч гэсэн гоё сэтгэлд ойрхон санагдаад байдаг байхгүй. Тийм миний хувьд бол талын шуурга гэдэг нэрийг бол би өөрөө Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумах. Тэгээд ерөөсөө л Монголыг бол талын Монгол гэдгээр айгуу сайн мэддэг те. Тэгэл манай одоо тал нутагч нь бол шуурга бол асар хүчтэй таврын гасрах те. Барууртын босоо шалгаар улаан шараа гэдэг. Ласал амтахгүй те гэдэг. Тэнгүүт яг талын гэдэг үг бол зарим одоо юун дээр бол байдаг байхгүй. Мэддэггүй гадаадууд бол тэр тусмаа. Тал нутаг гэдэг. Степе, Storm гэдэг. Тэгээ тэр үгээр нь бол бас өгчээсэн. Тэгээ зарим юун дээр бол ихэвчлэн янгуу шууд Storm гэж явчихдаг. Зөв. За, тулааны спортуудаас жоохон хэдүүлээ хөндөрөөд жоохон юу яа. Хүй асуу. Хувь хөндөнд жоохон орё тэхөө. Тэгэхээр одоо ингээд хоёрыг монголчууд тэр яриа бүгдээрээ мэдж байгаа тулаан ямар шүү тулаанч юу ямар дайчин бэ гэдгийг мэдж байгаа юм чинь ер нь намсраа гэдэг хүн өөрөө ер нь дотроо ямар үзэл бодолтой хүн байдیں۔ Тэ? Ер нь яг ийм харагдаг шиг ийм даруухан хүн юм уу? Эсвэл октогон дээр байдаг шиг тийм галзуу хүн юм уу? Тэ? Яадлаар гэдэг. Тэгэж ер нь бүх юмыг дандаа төрүүлж дуусмаар санагдаад байт юм уу? Ер нь тэр талаас нь асуу. Ер нь хүүхэд байгаасаа ер нь спортоор хичээлээд эхэлсэн. Анхны ер нь спортын суурь нь ер нь юу байв те? Анхны спортын суурь холимогдол. Шууд л холимогдлоо нөө те. Ерөөсөө цэцэрлэгт хүүхд зодол. Ер нь тэг яг багасаа тий сагсан бөмбөг тоглох дуртай хүүхд байсан. Бөмбөгт их дуртай. Ер нь спортод бол маш их дуртай хүүхд байсан. Тэгэл холимогдол оноор хичээлж байгаа л 2019 оноос хичээлж эхэлсэн те. Яг тэнцэн. Яг ковид үеэр ер нь хичээлэхэд ер нь хэрвээ ер нь ковид үеэр ихэнх юмнууд хаагдаад ингээд тамирчдаас ярьцлага авахаар зарим тамирчид би ковид үеэр яг сайжирсан гэдэг байхгүй. Ер нь ковид үеэр нь хэр нөлөөлөв? Харин яг тэгсэн. Ковид үеэр надад бараг илүү ингээд боломж олдож ирсэн одоо. Гэртээ хараад тэгээд ингээ уул руу гүгээд яг хувьдаа ингээ бэлтгэлээ хангадаг байсан. Нэг юм шом мон заачаа тэрэн дээрээ нэг юм шок шиг юм хийж агаад тэгээд зохиж мөхөд тэгж хувьдаа яг тэгээ бэлтгэлээ. Яг нэг өөрийгөө хөгжүүлэх хувийн орон зайлуулах гарсан. Яг тэгсэн. Яг өөртөө ажиллах бас боломж гэж харсан. Сатарах юмг болоод эхэлсэн тий. За багштайгаа анх танилцсан мөчөө гой хуваалцвал тий. Та бас анх хараад намсраг юу гэж бодож ив ер нь энэ одоо та анх хараад энэ хүүхдийн чадвар нь илүү байна гэж бодсон уу? Эсвэл хандлага нь илүү байна гэж бодсон уу? Эсвэл энэ үнэхээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэйг хүсэл мөрөөдөл нь илүү санагдсан уу? Танд ер нь анх хараад нэг багшийн нүдээр харахад нэг юм туссан шүү дээ. Танд анх хараад ямар шиг зүйл нь илүү танд туссан бэ? Анх бол яг шууд нөгөө багшаа гэдэг юм болоогд байхгүй. Тэгэл би ч өөрөө тамирчин. Тэгэл намсрам нэг ирээл. Тэгэл бид нар уулзалаа. Спортод холимогдлооч болно гэл ингээл яхад бол зүгээр л юуг нь л харъя л гэж бодож ирсэн. Яг яах нь вэ гэх нэ. Тэгээд намсраа бол үнэхээр авьяастай хөвгөлтэй тийм байсан. Тэгш. Одоо нэгсэндээ хүмүүжлтэй. Хандлага сайтай. Тэгээд юмдаа тууштай байна гэдэг чинь өөрөө спортын бас нэг суурилчаад байгаа тий. Яг анх нөө Батгэрлагтай уулзаад
нэг шууд нэг юм бэлтгэл хийгээд тэгээ тэр үед би нөө юу бодож ирсэн хэр за өөрийгөө харуулах хэвээр. Тэгээд өөдөөс нэг ингээд айгүй юм тэмцэлтэй ингээд нэг барилдаад арай спаринг хийх баха нэг барилдаад тэгээ Батгарлах нэг 2 3 болт малт надад хийнгүүтэй. Надад мэдрүүлээл. Тэгэл тэгэнгүүтээ тэгээд босч ирээл тэгжсэн. А чи бэлтгэл хийж исэн юм уу? Хаана хийж исэн? Их дайжгүй гоё байна. Хамгаалт их зүг байна. Айгүй мэдрэмжтэй гоё. Тэгээд би ерөөсөө бэлтгэл хийж байгаагүй зүгээр бичлэг хийж байгаа л орж ирсэн гэл тэгээд хэлчихсэн. Тэгтээ яг өөдөөс нь нэг бичлэг үзэж яагаад. Яахтай бодож ирсэн нэг UFC-ийн тамирчин би одоо ялчвал ер нь явандаа болчихно гэж бодож ирсэн. Тий, ер нь нөгөө өөрийгөө бас нэг жоохон харуулах юутайгаар ингээд айгүй ширүүл явах гэж үзсэн. Тэр мөчийн гоё бичлэг байдаг бол бас гоё юм те. Яаж гоё үзчихсэн бол. За сайн нэг намсраар орж гэр бүлтэй те. Тийм ихнэр хүүхдийн хамт байдаг гэдгсэн. Гэр бүлийнх нь ер нь хэр дэмжиж гин бас аав ээжүүд болон одоо ар гэрийнхэн те ер нь хэр дэмжиж гин. За мэдээж ихнэр хүүхд нь бол тоглолт болгоно, тулаан болгоно нэр нь ингээл ялангуяа тулааны спортч хэцүү шүү дээ эмэгтэй хүнд бол те үзэгдэж. Ер нь хэр хүлээж авдаг бай гэр бүл. Ер нь маш сайн дэмждэг. Одоо яг одоо нэг амжилт бүтээл бол ганцхан нэг хүнээс илүү одоо яг бусад хүмүүсийн оролцоо маш их байдаг. Тэр зам гэр бүлийн оролцоо бол хамгийн бас нэгдүгээрт байх зүйл. Тэгээд гэр бүл маань бол одоо надад ямар нэгэн дарамт учруулдаггүй. Одоо намайг ингээ өөрийнхөө ингээ хийх ёстой зүйлээ хийгээд өөрийнхөө хүссэн зүйлээ ингээ хийгээд явахт маань маш яг ойлгож хүлээж авдаг. Гэр бүл маань ихнэр хүүхд маань одоо манай адмын талынхан маань ч гэсэн маш сайн яг хүлээж ойлгож авдаг. Та энийг гэдэг нэг юм хэлэх гээд байгаа шиг байна. Үгүй. За мэдээж нэг багшны хувьд одоо тамирчин хүнд ганц одоо юу гэдгийг техник одоо юу гэдгийг бэлтгэл хийхээс илүүтэй бас амьдрал нь хүртэл ингээ зөвлөгч байж чаддаг шүү дээ. Батгарлах одоо энэ намсраад бас одоо гэр бүлийн тал нь ямар зөвлөгөө өгдөг вэ? Ер нь айл болох сайн дэмжээрэл гэр бүлийнхэн те зөв ойлгуулад тэгээд яг энэ бол өөрөө мэрэгжлийн спорт. Тэ хүмүүс бол өглөөнөөс хавлал бүтэн өдөр ингээл 8 цагийн ажил хийдэг. Хагтал мэрэгжлийн тамирчдын бас нэг гоё тал нэг юм бол тэ өглөөрөө 2 бэлтгэлээ хийлгээд эдгээр цаг зарцуулаад дунд нь ингээд чөлөөтэй явж идэг. Хүмүүс одоо нөгөө тамирчин гээл харангуул юм хүм зарчих гал гэдэм. Ялангуяа нөгөө хинж дөнгөж ингээд эхэлж байгаа хүмүүсийг бол тэгэх гээд байдаг. Хагтал яг адилхан бохгүй. Мэрэгжлийн спортоор хичээлэл явж ивэл ажлаа 8 цаг яаж байгаа бол тэр дундуурах цаанд амрах хэвээр яг л адилхан байх хэвээр. Тэгээ тэрийг ойлгуулаад зөвөр ойлгуулаад тэгээ харилцан гоё байгаа. Тэгээ дэмжээд өгвөл өрнө. Мэргэжлийн спорт бол өөрөө айгүй өндөр. Одоо спортын давуу тал нь юм л эрүүл мэнд тий. Нэр алдар хөрөнгө юу гэдэг ингээл хамгийн юмнууд бол хамт явдгаар бас гоё. Тэгээ тэрийг зөвөр ойлгуулаарай. Тэгээ гэрийнхэн чинь дэмжиж шүүл гэж. Тэгээ удмын бас бахархал болох боломжтой байдаг байхгүй. Тийш дээ одоо ингээд UFC-д орсон гэж ин чинь зөвхөн гэр бүл гэлтгүн чинь бүхэл бүтэн Монгол улсын нэр цуг явж байгаа. Явгар олчлоо шүү дээ одоо тий. Тэр ин чинь бүх зүйл нь маш өндөр хариуцлагатай. Дээрээс нь маш одоо маш олон хүний чих нүд хоёр. Тэгээ сая бас бид тэмцээнд явж ирчээд намсрагийнхаараа очисон. Зөөранган нутгаар тэгээ яг эдний гэрийн зориод тэгсэн ээж аав нь бол маш сайхан хүмүүс байсан. Тэгээд аргагүй юм байна гэж бол бас төрж исэн. Маш сайн дамждаг. Тэгээ мундаг. Тэгэл хүний бас одоо спортч тэр ингийн амьдрал дээр зэрэг хамгийн гол зүйл бол суур хүмүүжил байдаг баг. Гэрийн хүмүүжил. Тэгээд тэр бол сарагдчихсан. Айгаа баяртай байсан. Намсраа гэж сая юу хэлсэн шүү дээ. Намсраа гэдэг нэр нь өөрөө Баян намсраа бурхын нэр юм шиг. Баян бол шууд өгдөг юм аа. Нэрээ сайн дуудуулж явал өгнө гэдэгсэн. Тэгээд ер нь ихт нач. Ер нь ямар утгатай вэ? Тэр ер нь ээж аав нь хэлжсэн үү? Яг нэг утга нь болохоор аав тэгжсэн нөө. Тэр үеч одоо 2000 аав манай гэр бүл чинь малчин хүмүүс. Тэгээд хаана хэлээд нэг юм хоёр ах トゥ хоёр юм 1000 малчин байсан гэсэн. Байдаг байсан ч гэсэн. Тэрний одоо нэрийг л өгсөн гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр бас маш одоо тэр чинь одоо хуучны цагаар бол одоо Малтай айлууд чинь одоо маш юу байсан шүү дээ. Тухайн одоо нутгийн хамгийн нэртэй хүмүүс байсан бол тийм нэртэй хүмүүс байгаасаа л гэсэн одоо ерөөлөөр бодож өгсөн баг тий. За одоо багшаа хоёрын жоохон хооронд руу оруулсан жоохон евро яриараа орноо. За та хоёроос би зүгээр нэг юм хөвгөлтэй байдлаар асууя заяа. Гэхдээ та хоёр яг ийм ихэн бодохгүйгээр шууд дор хариулж шүү заяа. Битээ ихэн бодоор. Ихэн бодвол амар ухаантай хариулж шүү. Ухаантай хариулахгүй шүү заяа. Шууд өнгөнөх. Шууд та хоёр шүү дээ. Яг нэг чухал тулаан. За саяны тулаан дээр заяа. Одоо яг саяны тулаан болоод UFC-гийн одоо анхны тулаанаа хийх чинь гэж бодчих заяа. Тэнгүүд Батгарлах юм бэ.
Намсрагийн бийд нь ороод намсраа бийд нь ороод хоёр яг нэг цаг хамт байвал би биэндээ юу гэж зөвлөх вэ? Хоёр биеэ солилцсон шүү. Тий. Тэгээ яг тулааны өмнөх нэг цагт хоёрт байгаа. Тэр цагт хоёр бид юу гэж зөвлөх вэ? Яг гоо Батгэрлах илүү нэг Тэнийг 50 биенд ороод тий. тулдах гэж байгаа шүү дээ. тий. Тэгэхээр бол одоо Батгэрлах яг гоо зөвлөгөө өгөхөөс илүү энэ хүн нэг маш тайван те одоо намаа хүлээцтэйгээр ингээд одоо бүх зүйлийг ингээд гой болох нь тодорхой шүү гэсэн одоо харах өнцгтэйгээр одоо миний ард ингээд бат ингээд зогсоо байж байвал илүү гоё. Гэж хэлэх үү? Тий, түрүү нэг хэлсэн шүү дээ. Батгэрлах ингээ яг өөрөө ингээд амар догдлоод байгаа нь мэдэгддэг. Би бараг тэрийн дарахын тулд өөрөө ингээд бүр ингээ тайван ингээ байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их хойлоо догдолж байгаа даа. Нөгөө нэг нэмэх хасгацын нэг гэдэг шиг лээ. Нэг талтай. За таны үдийг гарч тулдах гад байдаг. Гэхдээ бас нэг талаа нөгөө талаасаа бол магадгүй нөгөө тэр нь зөвч биш магадгүй. Хоёулаа энэ хүн би тайван байвал эсрэгээрээ би сандарч магадгүй шүү дээ. Тий. Тэгэхээр аль альныхаа хүн Тий, энэ хүн онцлог маш байгаад байна тий. чухлаар хүлээж авч байгаа нь бас надад мэдэгдэж байгаа байхгүй юу? Маш чухал зүйл шүү. Одоо намайг зориг өгж байна. Зоригжуулах гэж л одоо тэр үйлдэлийг хийж байгаа л та. За таны үдийг гарах гад байдаг. Гарахаас өмнө багштай юу гэж хэлэх вэ? За намсраа таны багшаалцсан. Багшаалцсан байгаа шүү дээ. Багшаалцсан тэнд гарах гад байгаа. Юу л яг одоогийн нөхцлөөр бол өмнөх юугээс бол шал өөр. Багш бол яаж яах гэхээр зэрэг одоо тэр зүгүнд амирч эсвэл яг ингээд тэр тулааныг бодохгүй. Өөрийн нөгөө үзэд туулсан юм аа бас айгуусаа хардаг байхгүй юу. Тэгээ өөрөө бол зүгээр хамаагүй ингээд болж чигээ байж идэл багш бол аль алийн урт богинотэй тэнд гарах шийдвэр өөрийн туршлага дээр үндэслэдэг. Тэр дундаа нөгөө тулдчихсэн. Тулдаагүй хүн бол магадгүй өөр баг. Миний хувьд бол яг нэг өөрөө хитрхи 50 байх юм лэдис унагуудаа бас гарахад 50 удаан байдаг. Хитрхи бүр ингээд ах юм бол бас гараад нэг хоёр ингийн ангууд бол ундаг ч гэдэм ийм юм та. Тэнгүүд яг балансын яа тааруулах. Тим юм дээр бол ажилдаг. Тэнгүүд магадгүй өөрөө яг тулж ирсэн чи одоо ингээ харьцуулахад бол айгүй хэцүү санагдчихна. За би таньс нэг ингээд хэлж чадвал. Батгэрлахаас нэг асуулт асууя. Одоо намсрагийн одоо ингээд тулаанууд та ингээ хамт явж байгаа. Ингээ нэг сэтгэл зүгээр ингээ нэг докторгүй босон үе үүдэж тамирчин тийм тулаан гэх юм. Тэгээд жишээ нь одоо энэ манай Монгол одоо ялангуяа Монгол тасгалжуулагч нар за нэг Монгол ухаан гэж байдаг шүү дээ. Ингээд сэтгэл зүгээр нэг тоглолт хийж байгаа гаргацдаг нэг тим үе байдаг шүү дээ. Одоо яг тэнд одоо яг тим одоо санагдж байгаа үе байна. Одоо яг жоохон хэцүү үед нь сэтгэл зүйн гоё өргөөч юм эсвэл ингээд гоё аргалж байгаад ингээ гаргаад ялтавж ирсэн ч юм уу тийм гоё дурсамжтай үе байна уу? Ер нь бол манай намсраа өөрөө яг л сайхан тамирчин сэтгэл зүйн өмнө бол бэлтцсэн. Тэгээ тэр яаж мэдэрх үү гэдэг нь л чухал. Манай хүн бол ер нь жоох ингээд 50-чих гад юм уу? Тим юу бол хит 50 болчих гэдэг. Хитрхи 50 унтаа ингээд байдлах юм бол бас болдгоо. Тэгээд ер нь тиймэрхүү үе бол ер нь яванд явцсан донд бол тодорхой хэмжээнд бол гарна. Тэр бол тодорхой. Одоогор манай хүн бол бүтэн тулдаж үзэг байгаа. Бүх тулаануудын бүгдийн цагаас нь ингээд явна. Өгсгөө тусам энэ бол зөндөө юмнууд гарна. Энэ дээр бол бид нарт одоо Монгол одоо түүх тэгэл одоо юунууд үндэсний хөгжим дуу тэгээ зөндөө юм бол байдаг. Одоо туйлс гэдэл одоо тэ түүхээс явахад 3 өдөр 3 шөнө хүртэл хайлдаг байсан. Тэгээд арга байлаг гэл ингээл зөндөө юм бол байгаа. Одоогор бол айхтар манай намсраймаач бүрэн юм харуулаг байгаа. Тэгээд бид нар бол ингээд зөндөө өгсөн тэр үе дээр бол гарах баг. Одоогор бол тийм гараг байна. Ондооч гарах цаг нь ирж байгаа шүү тий. Төгч байгаа гэдэг. За Батгэрлах одоо сүүлийн үед бас ямар ажил амжуулаад яваад байна? Юу хийж байна? Энэ талаараа бас уулзаач. Одоо бас дасгалжуулагчийн зам руу ингээд орцсон байна. За тэгээд одоо сүүлийн үед бас тулааны тайлбар дээр маш их суудаг болсон байна. За энэ талаараа одоо яг юу хийж байгаа талаараа бас зүгчтэй. За ер нь өөрийн чадхыг бол аль болтол тултлал хий гэж л боддог. Тэгээ өөрийнхөө бэлтгэлийг бол жоох хойш тавьж байгаа. Тэгээд гайгүй том дулаан ингээ гарвал бас өөрөө тултыг гэж бол бодож байгаа. Дулааны карьер л өндөрлөөгөө. Тэгээ багшаач гэсэн хийгээд энэ нийттэйгээ яаж бас ойр байх уу? Энийг бол өөрийн чадхаараа бол бас хийж байгаа. Тэгээд UFC Gym-ийн бас одоо тэр одоо том системийг Монголд орж ирээд франчайзыг авсан явуулах гэдэг ийм ажил бас хийж байгаа. Тэгээд одоо UFC болон холбогд талааны нэг тамирчны хувьар одоо ирээдүйн тамирчтай мөн үзэгчтэй зөв юуг нь өргөе. Тэгээ өөрийн чадах юмыг оруулах гэдгээр бас телевизийн салбарт одоо тайлбар дээр бас сууж байгаа. Тэгээ ер нь нэлээ олон хийж байгаа. Ер нь шавнар нэмэгдэж байна уу? Нэмэгдэж байгаа. Ер нь нэлээ олоолаа болж байгаа. Одоо манай
Юун дээр л одоо нэг 15 6 таа бас залуучууд богино хугацаанд хийгээд сая улсын авраг маврагт ороод медалууд авсан юм залуучууд бол бас байгаа. За манай Намсрагийн хувьд дөнгөж сайхан буюу одоо уржигдэр гэрээгээ үзгэлчлээ. Бас түүхэн үйл явдлуудын нэг болоод гэрээгээ үзгэлсэн сайхан үйл явдал болсон байгаа. За би зүгээр сонирхож асууж байгаа шүү. UFC-ийн гэрээ гэдэг бол мэдээж маш том гэрээ баг тий. Энд чинь одоо Монголын төсөл ирэх чинь. Дэлхийн одоо хамгийн том одоо холбогдлооны холбооны гэрээ гэдэг өөрөө дотор маш олон заалтуудтай байдаг. Маш олон одоо баримлж явах юмнуудтай. Одоо жишээлбэл нөгөө нэг дофомофонтой холбоотой заалтууд ч гэсэн эдгээр маш их өгдөг. Чиний ингээд харж байхад ер нь ийм сонирхолтой ер нь өмнө анзаарч байгаагүй ч юм уу тийм сонирхолтой заалтууд ер нь юу байсан юм? Ингээд ер нь гэрээгээ хийж яхад тэр юунуудаа сайн харж чадсан уу? Одоо яг нэг нарийн бас мэдэхгүй л энэ одоо танилцж эхэлж байгаа. Аха. Тэгээд яг нэг ямар сайн санахгүй нэр гэсэн. Бид нөгөө өмнө өөр хүмүүсээс зарим нөгөө гадаад байдаг юм шиг маш нэг маш нарийн юмнууд байлээ. тийм бах тий. Тийм Тэгээ ер өмнө одоо нь- нөгөө Батгэрл ахтай өмнө хийжсэнээс илүү өөрчлөгдсөн байна гэсэн. Оюунэгч маань бол яг тэр гэрээний талаар бол маш сайн мэдж байгаа. Надад тайлбарлсан л да. Би одоо тэгээд яг нарийн үнэхээр санахгүй байна. Зарц гэрээгээ дагнаад байгаа. гэрээ үйлдэл өөрөө маш нарийн л та. Харин тийм бах тий. Одоо 5 жилийн сахуулаад одоо өмнөх 5 жил яаж ийсэн ковид гэсэн нөө бэртэж гимжсэн нөө те ингээл бүх юм маш нарийн. Тэгээд допингийн шинжилгээ те допингийн одоо юуны төрөл аппликейшн хүртэл бөглөхөөс ахуулаад асар олон зүйл бол байгаа нарийн. Тийм бах харин би тийм маш том гэрээ байдаг байх гэж бодоод зүгээр сонирхож асуусан. Тэгээд нэг би одоо өөрийнхөө яг юу хийж байгаа өглөөнөөс бас орой хүртэл одоо энэ сарын хугацаанд одоо юу хийх үү те ер нь яг ямар юм хэмнэлээр ингэж одоо бэлтгэлээ хийх үү гэдгээ тэр мэрийг ингэж заавал ингэж бөглөж явах хэвээр ерөнхийдөө маш тийм хариуцлагатай гэрээ гэдэг нь бол яг ойлгомжтой. Тийм. Тийм нөгөө гүүх одоо зарим тамирчин хүртэл гүүх маршрутын хүртэл ингэж авдаг гэсэн шүү дээ. Бүх маршрут. Тийм маршрутын айл замаар гүүх юм уу ингэж тийм нарийн гэрээ байт юм шиг байна тий. Тий арай бол яг тийм нар юм шиг. Гэхдээ яг юу юм л да. Одоо тэдний өглөөнөөс хулаад тийм энэ байна гэл. Тэгээ бэлтгэл сургуультай ингэж хийн. Тэгээ энд тэдэн цагаас тэдний оронд энд байна гэл. Магадгүй тэр аппликейшн бөглөчөөд энд байхгүй бахт нь одоо сэргийн шинжилгээ авах ч юм очлоо. Толбогд хуцснууд байгаа. Тэрлөө залгалаа. Тэгээ 2-3 цаг л дээтэл нь хүлээн. Тэгээ ирэхгүй бол тэрийг одоо сэргийн шинжилгээ өгсөөр санаатаар зайлсан шин ч гэдэг юм уу. Иймэрхүүгээр сануулга өгнө. 3 дараалал өгнө. Тэгэх юм бол 6 сар тэгээ жилээр бандах ийм бит залтантай. Яг би нөгөө арай том үнээр жишээ авч толготроо бодлоо. Макгрегор ч нэг тиймэрхүү хэрэгт орсон шүү дээ. Допингийн юунаас цухтаасан гэдэг хэрэгт ороод. За Намсрагийн хувьд мань одоо амралтын байдалтай байгаа юу? Ер нь бол одоохондоо бол амралтын байдал. Одоо сайхан яг амралтын үйлрэлэнд ирж таарлаа тий. Ер нь хөдөө гадаа явах дуртай юу? Эсвэл гой нутагтай байж явах дуртай юу? Ер нь хөдөө гадаа байгальд л байх юм дуртай. Ер нь гой хамгийн гой очиод гой тайван байдаг газар нь юу? Нууц уу эсвэл гой ингээд очиод нэг гой тайван байдаг газар байдгүй. Ер нь тэгээд нөгөө байгаа газараа бас тайван байхыг хичээдэг. Ер нь нэг амар ямаглан одоо тайван байдалд л илүү дуртай. Тэгээд байгальд гараад одоо тэр зөв Монголдоо ингээд аялаад ингээд бидний хүмүүстэйгээ ингээд хамтдаа тайван сайхан байх л илүү чухалчилдаг. Ер нь их 50 юм аа. Яг нөө магадгүй бас жоохон сандруулж багтдаг шүү. Надад Тэгээд тийм шүлэг тэрийг тий тайван байхын тулд бас тайван байдаг ч магадгүй. бас нуух арга ч юм уу тий. За Намсрагийн одоо хэрвээ тулаан чулаагүй байсан бол ямар мэрэгчлээ хүн байх байсан бол энэ бодж идчихсэн аа. Мэдгүй одоо энэ кадастраар суралцсан. Ааха. Тэгээд магадгүй тэгээд мэрэгчлэрээ ажиллах юм бэл байсан л. За одоо ингээд UFC-гийн гэрээгээ үзэж байгаа юм чинь сая яг дүнгийн хэлсэнчлээ тий. Маш олон одоо юм зорилттой юм төлөвлөгөөнүүд гарч байгаа х тий. За энэ төлөвлөгөөнүүдийн эхний одоо хамгийн том зорилго нь юу вэ? Тэр зорилготой хүрэхэд бол одоо ер нь төлөвлөгөөгөө гаргаж амжсан уу гэдэг тиймэрхүү асуултыг асууя. Хамгийн том зорилго нь шүү. Эхний зорилго нь. Одоо мэдээж нөө эхний зорилго бол UFC-д ялтан авах нь болчихж байгаа. Аа. Дараагийн зорилго нь бол мэдээж одоо аврагын бөсрүүл тэмүүлнэ. Тэгээд анханасаа л энэ зүйлсийг л мөрөөдөж одоо зорж хийжсэн болохоор дахиад нэг шинэ юм эхэлж байгаа юм шиг бол санагдахгүй байгаа. Яг бүх зүйлийг үргэлжлүүлээл мэдээж илүү хариуцлага бүх юм өндөрсчил яг тулаанаас тулааны хооронд өндөрсөөл ингээл бүх зүйл дээр илүү нарийн ажиллаал ингээл алдаануудаасаа суралцаал ингээл явна. За таны хувьд
намсраа тарих ажиллах ер нь төлөвлөгөө юу вэ? Тэ? Тэг бас хувийн бас төлөвлөгөө юу вэ? За одоо яг тулааны хувьд гэх юм бол одоо 7-гийн эсрэг 7 7 сарын 25-нд яг хамгийн ихнийх бол ойролцоо гэх юм бол тэн дээр одоо яаж багаараа ялдах уу? Багийн тэмцээн бас том ач холбогдол өгж байгаа. Тэгээ дараагийн өмнөх бол намсраа маань одоо намар юм уу дараагийн одоо UFC-ийн дебют анхны тулаан дээр бол ялдах бас амар том. Ер нь ингээд тулаан бол асар хурдцтай хөгжиж байгаа дэлхийд бол тэнгууд Монгол ч гэсэн дагаад ингээд хамт яваад байгаа. Тэгээ бидний одоо хийж чадах юм юу вэ? Тэрийг л толтол нь үзүүлэхийн тулд хичээж байгаа. Тэгээ хувь юуныг явуулах юм бол одоо Жимэнэн тэгээ наадмаар бас түрүү жил одоо Эштон Холл тийм ирсэн шүү. Хороо Масвидал гэдэг дэлхийн суперодуудыг бол авчирч ирсэн. Тэгээд энэ бол бид нар юу яаж байгаа одоо хүүхэд залуучуудыг том өрөөдөлтэй байгаасай тий зөвхөн одоо хүмүүс үзэж харсан туусаа юмараа л юмэг сэтгэдэг. Тийм учраас дэлхийн одод бас Монголд ирж байна. Хүүхэд залуусын өрөөдөл дэлхий рүү байгаасай гэдгээр бол хийж байгаа. Тэр Эштон Холлтой гэл парк дээр нэг өдрийн бас арга хэмжээ зохиогоод хүүхдүүдийг сакс макс тоглуулаад ингээл явж байгаа. Хүн харахад бол магадгүй зүгээр ингээ харж болно. Агтл цаана нь бол тэр хүүхдүүдийн зүрхэнд нь гал хасааж зорилго мөрөөдөл нь дэлхий рүү харах те магадгүй одоо бүгд олуулаа тийм болоод ирэх юм бол одоо Монгол залуу Монгол хүүхэд дэлхийн одоос томоод болоосай гэдгээр бол хийж байгаа. Тэр ажлаа бас үргэлжлүүлээд наадмын үеэр хийсэн юм төлөвлөгөө бол байгаа. За би бас нэвтрүүлгийн дундуур нэг зүйл асууж байгаад марцсан байна. Гэтэ нүсний холдгоолтой. Сүүлийн үед ер нь манай юм тулааны спорт дондоо холимог толгойн спорт маш одоо эрчимтэй хөгжиж байна те. Ер нь бол Аазда бүр гараад ирлээ. Одоо ингээд дэлхий рүү үздэг болчлоо те. Ингээд энэний бас хөгжлийн нууц нь юу байгаад байна? Бас манай задуучуудын одоо сонирхолтой байгаад байна. Эсвэл манай багш тасалжуулагч нар юм хүрэлцээ их болоод байна уу? Ер нь энэ хөгжлийн бас нэг амин сүнс гэж байгаа бах те. Тэр нь та ер нь юу гэж харж байна? За хамгийн гол зүйл бол мэдээж Монгол хүн өөрөө цусандаа юмтай төв тий ген асар бол юм. Хамгийн гол зүйл бол би бол тэрийг гэж боддог. Гэхдээ юм өөрөө нөгөө нөөцтэй хугацаатай ингээд юм тулдаг. Тэнгүүд энэ дээр бол одоо баг хамт олон багш засгалжуулагч одоо багийн хамт бол одоо спонсор юу байдгийг тий энэ бүгд бол нөлөөлж энэ дээр явна. Тэгээд энэ дээр яаж байгаа юм бол анх бидний үед бол одоо шинжлэх ухаанч байдал багш ингээл арай жоохон дотмог байсан бүгд яг ингээд суралцаад цагийн юм цагтаа гэдэг чинь ингээд явж байгаа. Тэгээ удахгүй бас бүр том амжилт бол гарах бах. Тэгээ тэрний тулд ч гэсэн одоо UMCGM гэдгийг франчайзыг аваад хийх гэх ингээд бол явж байгаа. Тэр нь ч бас гоё том нөлөөлөх бах те. Бас гоё үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. Намсрын үед ер нь юу гэж бодож байна? Үеийнхэн залуучууд тий одоос доороос нь дүүнэр нь гарч ирж байгаа бах те. Мэдээж нэг одоо бэлтгэл сургууль хийх одоо хугацаа чухал шүү дээ. Одоо бид нэр спорт хөгжлөгөө нөгөө удсан байсан одоо тэр лахын UFC-д орох үед бол одоо тамирч тгчээлээ тийм одоо олон жилийг одоо өнгөрүүлээгүй одоо тэгээ өнгөрүүлсэн ч гэсэндээ одоо зөв зүйтэйгээр одоо оолондоо анхаарах ч юм одоо наазахын асуудлуудаас шийдэж мэдэхгүй бас байсан болохоор тэгжсэн баг. Одоо сүүлийн үед бол нөө хөгжлөн л яалтчгүй ингээд дээшлээ дахиад байгаа болохоор одоо шилдэг тамирчид ер нь гарч ирж байна. Монголчууд ер нь бол дээшээгээ үзэж байна. Тэрнээс ч л одоо гарч ирэх нь бол угаасаа л ойлгомжтой байсан. Цаг хугацааны л асуудал. Ямар ч одоо хаанч дайлж улсын иргэн одоо хичээгээл бүх юмаа хийхэд угаасаа гарч ирэх нь тодорхой. Тэр зүсмээ монголчууд бол одоо ямар гайхалтай түүхтэй л. За бас нэг асуултыг асууя гэж бодож байна. За саяхан бидэд бас нэг сурвалжлага авч ирсэн те. Тэгэхэд бас тэнд одоо энэ One Championship холбоог бас үүсгэн байгуулагч тийм нэг одоо хүн маань бас нэг онцлог нэг мэдээг биднэрт үзсэн. Тэр бол одоо нэг Монгол техник гэдэг нэг зүйлийг одоо ингээ хөгжүүлж байгаа. Манай монгол багш нар Монголд одоо ингээ яаж байгаа. Өмнө бол юу гэдэг гадны тамирчдыг хараа суралцдаг, тэрийг бас дуурайх гэж оролдог юм байсан бол одоо нэг монгол техник одоо та нар хэллээ шүү дээ. Монгол хэлний цуснд өөрт нь байдаг. Тэрийгээ дагаад одоо тунгаага үеийн одоо нэг Чингисийн чавчил гэдэг техник ба шүү дээ. Яг энтэй адилхан ийм монгол техник бас хөгжиж байна. Монгол хүний дасгалжуулагч өөрийн дасгалжуулах арга барил гэдэг зүйл бас тэр тал руу илүү одоо хөгжиж явж байна гэж ярьж ирсэн. Тэгэхээр цаашдаа бас одоо намсрай маань те одоо өөрийн гэсэн бас нэг техниктэй сайнчер мүү гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү мэндэртэй болох одоо тэр монгол техник за энэ монгол дасгалжуулах арга барил гэдэг тал дээр та бас юу гэж боддог вэ? Яг одоо юу гэдэг тулааны спорт, мэрэгжлийн спорт ингэ болцсон юм дээр яг одоо юу гэдэг
Монгол техник яхад бол угаасаа хэцүү. Аха. Одоо үүд дээр бид нар бол ингээ байлдах тактикийн юмнууд бол байж болно. Гэтэл яг тулаан дээр Монгол юм гаргана. Одоо шинэ юм өөрөө гарахад айгүй хэцүү байхгүй. Тэгээ байж болно. Гэхдээ энэ бол яг Монгол техник гаргамаар бол хэцүү. Одоо энэ ч өөрөө саксаар ярихад сакс дээр Монгол техник гарах уу? Тий. Бүх юм нөгөө хөгжөөд асар ингээ хурдтай явсан. Бид нар өөрсдөө хоцорч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг тийм байдлаар бол хэцүү. Мэдээж одоо сошиал ингээ өгцөн тэндээс л юм харж сурна уу гэхээс биш дээр үтгдэгээс яг ингээ шинэ юм гаргана гэдэг бол өөрөө айгүй хэцүү. Одоо манай үндэсний бөхч гэсэн одоо хүмүүс ярьдаг байхгүй. Манай үндэсний бөхөр энэ Монгол мэх гэдэг дэлхийд ярьдаг тэр бүгд л байж идэг. Тэгэхээр бол яг тэр тал дээр бол жоохон хэцүү. Харин бид нар юу гэдгийг түүцийг одоо 1000 ажлаа сий болгох биднэрт бол асар хугацаа хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар одоо тим юм баригдахгүйгээр харин дэлхийн тэр топ аваргууд юу хийж гэнэ шинжлэх ухаан яаж анд гэнэ одоо юу яаж гэнэ тэрийг хийгээд тэгээд дээр нь одоо тэр нөө тэр бүх юмнуудыг аваа дээр нь Монгол тусандах Монгол түүх тэрийг хойлоод ингээд даваад одоо Хабиб энэ төр бол яг тийм байхгүй. Эзээч үгдий би Дагестан бид нар юм тэгин ингээд Монгол Дагестан техник юм уу гэхгүй. Тэдний давуу тал одоо бидний ч гэсэн давуу тал байгаа. Тэрийг тэр дэлхийн шинжлэх ухаан дэлхийн тэр UFC-гийн одоо техникүүд аваргууд яаж хийж байна. Тэрнтэй ойлжиж л гаргаж байгаа. Тэрнээс яг муухарлаад бид нар одоо Монгол техник гаргах юм бид нар гарахгүй. Тийм. Тэр аргагүй л те. Тэгэхээр хамгийн гол юм дээр бол бид нар юу гэдэг Монгол өвтөх одоо юу гэдэг Монгол өвгөө холиод эсрэнгүү. Дагестан одоо Хабибул хэрвээ Дагестанда байгаа Дагестан техник гэсэн л хийж аврах болохгүй. Тэр бол туйлын тодорхой. Өөрөө барилдаа маш сайн. Тэр аавынхан дасгалж бол одоо орон нутгийн онцлог бүх юмнууд нь байсан тусанд нь юм. Тэнгүү тэр юугээрээ Америкт ч бид нар чинь бүгд л Америкт бэлтгэл сургуультай хийж авраг болсон бохгүй. Тэгэхээр бид нар хийж тэгд муухарлж болохгүй. Тийм ээ. Яалчгүй тэр дэлхийд төрүүлээд 100 хэдэн жилээр спортын төрүүлээ хөгжсөн юмнаас суралцаал явахгүй бол гинт амир гэл гаргаад ирэх хэцүүлдэ ер нь альч спорт. Одоо яг үндэсний одоо юу морин уралдаан зуралдаан байгаад яг Монгол мориор ингээ яхад бол бас ингээл харагдаж байгаа шүү дээ. Цустай байгаа л ингээл давхаал хэлж байна. Гэтэл бид нар яг монголоор одоо монгол адуугаараа ингэн гэдэг хал яг энтэй адилхан байхгүй. Тэгэхээр шууд тэгэж тэгж бухарч болохгүй. За ер нь манай одоо подкастын цаг өндөрлөгдөх гэж байна. Тэгээд өндөрлөхөөс өмнө би нэг зүйлийг гоё зочдороо хэлүүлмээр санагдаад байна. Энэ юу гэхээр гоё дэмждэг байгууллагууд ард нь байдаг одоо арг гэрийнхэн те энэ хүртэл явж хагаад зөвхөн энэ сууж байгаа хоёр хүний хүчилмөрөл маш олон хүмүүний хүчилмөр гэж би боддог. Ямар ч спортод ард маш олон хүмүүс байдаг байх ч гэдэг. Тэр хүмүүстэй хандж гоё хэлвэл юу гэж хэлмээр байна гоё нэрийн цохоод гоё байгууллагын цохоод хэлсэн ч болно. Ямар ч хамаагүй. Тэр хүмүүстэй гоё баярлаа гэж хэлж юу гэж хэлмээр байна. Одоо энэ хүртэл явахд бол одоо миний замд одоо энэ өнгөрсөн хугацаанд бол одоо маш олон хүмүүс одоо байсан одоо тэр болгоныг одоо дурдна гэхээр одоо бусдын магадгүй үлдээх бах. Ингүүт бол нийт дунд нь бол маш сайхан баярлалаа гэдэг бол хэлмээр байна. Тэгээд одоо нэрийн цох хүмүүс гэвэл одоо саяны нөө ялдаа аваад ирэнгүүт одоо маш сайхан монголчууд маань сайхнаар хүлээж авч байна. Одоо спорт хорооны дарга нар маань одоо ингээд нутгийн засаг дарга нар маань одоо бидний ингээд миний одоо энэ хөтөлмөрийг бас үнэлээд сайхнаар хүлээж авч байгаа нь бол маш сайхан байна. Энэ бол бас хамгийн том дэм. Тэгээ нөө бас нөө хамтарч ажиллагаа одоо илэрхийлсэн одоо хүмүүс бол байгаа. Тодорхой зөндөө хүмүүс одоо илэрхийлж байгаа. Тэгээд одоо иргэний нисхийн үндэсний төв бол одоо бас намайг одоо өөрийн тамирчнаар одоо ингээ аваад явхаа бол одоо хамгийн түрүүнд илэрхийлж гисэн одоо бид нар гэрээ контрактаа хийх гээд ингээ байж байгаа. Тэгээд тэрнээс гадна бол одоо маш олон хүмүүс байгаа. Одоо тэгээд би одоо бүгдийг хэлэх гээд явал зарим нь одоо мартхан тодорхой. Тэгээд маш их баярлалаа. Одоо гэр бүлийн маш нэгдүгээр дэмждэг хүмүүс байгаа шүү. Одоо бага хамт олон бид нэр одоо бол маш их зүйлийг хийхийг хичээж байгаа. Одоо тэгэхээр ах маань бол бас маш их одоо зүйлийг зорж одоо алмуудлаанд маш өндөр хувь нэмэр оруулсан ч гэж боддог. Одоо ирээдүйд ч оруулах нь тодорхой. Одоо ингээд зорилго мөрөөдлөө ингээд хөөгөө явж байгаа юм байна. За Батгүрийн хувьд. За би бол одоо өөрийн чадах зүйлийг бол холимогдлаанд бол толцны гэж бол боддог. Тэгээд тэр чутгаараа үе одоо өмнөх тамирчид тэгээ одоо энэ тамирчид ирээсээ болсон тамирчидтай бол бас аягүй их баярлж байгаа. Энэ бол өөрөө их хүнд спорт, энэ спортыг сонгоод явж байгаа. Тэгээд одоо яг хийж байгаа юм бол багийнхандаа маш их баярлж байна. Мөн одоо сая дулааныг ингээ болоход манай Yes community-гийнхан бас маш олоолаа очиж дэмжиж одоо урам зориг өгөөд тэгээ цаашид ч гэсэн бид нар яг дэмжиж хамтраад ингээд ажиллаад явна. Тэгээ багш тасгалжуулагч баг хамт олон тэгээ дэлгэнэгт монголчуудаа дулааныг дэмжиж байгаа бүх хүмүүстэй
баярлаа. Тэгээ бид нар бол чадах зүйлээ бол тултал нь хийнэ гэдгээл хэлмээр байна. Тэгээ бүгднийг баярлдаг шүү. За баярлаа. Бас битэрийн бас асуугаагүй те. Та хоёрыг бас хэлхийг хүссэн зүйлээ бас хийж болно. Эсвэл битэрээс асуумаар байгаа ч юм уу те. Битэрээс юу ч асуухгүй. Ийм зүйл байна гоё. Битэрийн асуугаагүй. Тэгээ яг хөдөлгөөн нэг юу хэлмээр бол санагдаж байгаа. Нэг юм ярий гэж ер нь яриасаа гэж бодож ирсэн нэг зүйл бол байгаад байгаа. Тэр юу гэхээр зэрэг одоо спорт бол спорт, мэрэгжил сонирхогч гэж ялгахгүйгээр мөн одоо олимпийн төрөлд орж байгаа сонирхогчийн спортоос шигшэбаг гэл 1-2 хүн ингээд залинжаа. Бусд нь бол спортоор ингээд хичээлчгээд олон жил асар олон жил ингээд хөдөлмөр зүтгэл гаргачаад тэгээ цаанаас ингээд нөөц байгаад байдаг. Тэнгүүд яг топ 1 нь бол дэлхийд Монголоо төлөөлж чадахгүй байгаа. Ийм залуусыг бол би боддог байхгүй юу. Мэргэжлийн спорт руу эртгээ ороосай. Магадгүй сая ингээд олимпийн ороос хүлээж аваад ингээд уулзаад тэгээ тэн дээр бас юм юу ингээд халтгаа яригдсан. Тэгээ энийг үйл ажиллагаа болгоод магадгүй төрийн бодлоготой ч гэсэн уялдуулаад ингээд юм мэргэжлийн спорт өөрөө наан ингээд асар одоо ингээд хуваар хүнээр ингээд зардал гарч байгаа боловч улс эх орноос уртчлахад асар өндөр хувьтай. Тэгээд магадгүй тэр юу ч буцаад одоо Монгол улсад бол маш их орлого оруулж байна. Аялал жуулчлалыг нэмэгдүүл ингээд олон зүйл бол байдаг. Энийг бас нэг хальт хөвлөнд ярих гэж бол бодож байсан. Тэгээд сая одоо сүүлийн өн дээр бол хэллээ. Тэгээд баярлалаа. Хэлгүй яах вэ? Нэрэл мэргэжлийн спортын бол Монголд бол энд маш олон тамирч нэр гаргаал яваал байгаа шүү дээ ер нь бол. Тий одоо бокс ч доотор төгсөх тэгэл холимогтуулаа юу гэдэг. Одоо магадгүй хөлбөмбөг NBA ч гэсэн ингээл ер нь мэргэжлийн топ спотод руу олон монгол хүн ороосай. Монгол залуучууд тий. Одоо биднэрт бол бүх хөгжил нь байна. Бид нарт утж байгаа юм юу гэхээр зэрэг яг л систем сургалт гэдэг юм. Гэтэл энэ бүгдийг авахд бол бид нарт бол аюулгүй боломж байна. Одоо холимогтлооны үг бол бид ингээд аваад эзэний оруулж ирж байгаа. Тэгээд өөрсдийн чадах юмыг бол энэ ч өөрөөсөө асар их юм дөтөлж байгаа байхгүй. Тэнд эзэний бэлэн болсон юмыг бид нар өнөөдөр энд түрүүний нөгөө Монгол юу гэдэг шиг ингэхгүйгээр заавал ингэхгүйгээр тэнд байгаа тэр том юмнуудыг Монголдо оруулж ирэл бид нарт хөгжил нь байна. Тэр системийг оруулж ирлээ. Тэр том юмнууд руу оруулаад ямар байхгүй. Хөлбөмбөгийн том баг руу одоо нөгөө номын сайд яжсэн шүү дээ. Том багтай ингээм хамтарч байгаа гэхээсээ илүү бид нар хүүхэд залуучуудаа тийшээ гаргах одоо яг гарцсан юмнуудыг дэмжих тий. Тэгээд иргэцсэн болмол одоо манай хүү хамтлаг байна. Хүү хамтлагийг сайн дэмжигдсэн Монгол эх орноос иргэдээ сайн дэмжигдсэн хүү шиг хамтлаг олон гарч ирнэ. Мэргэжлийн тамирчдыг Зэндбаатарыг одоо юу гэдэг манай вебсайт болж байгаа тамирчдыг дэмжиж ингэх тусмаа энэ хүрээний улам ихсээд гадны байгууллагч гэсэн ингээ харах. Тэгээ одоо олимпиадлааны том тэмцээнийг ч гэсэн Монголд хийх хэрэгтэй. Тэгээ жижигхэн ингээд нэг юугаа амар сүртэй цацаад байхасаа илүү дэлхийн том тэмцээнийг Монголд хийх ямар боломжийг нь би үг нь яриад ингээ яасан хийхгүй байгаа тийм нөхцөл өөрчлөлт байгаа. Тэнгүүд тэрийг хийснээр яах вэ хэр зэрэг шууд дэлхийн Монгол ингээ харах боломж нэгт. Тэгээ хоёр дахь юм бол Монгол тамирчид орох. Цаашлаад мэргэжлийн тамирчид, мэргэжлийн тулаанчид хүртэл улс эх оронд асар их хэмжээний орлого оруулах ийм боломж байгаа. Нэг суперод гараад ирэхэд Конор магадгүй те нэг тулааныг 100 сая доллараар хийж гин бүгд л Монгол руу орж ирэх байхгүй. За өстө таны хэлсэн зам мөр гоё жим болоод явахтгай тэгэж ирэж гин. Тэгэд өнөөдөр дэлхийн гоё дэлхийд гарсан хоёр эрхэмтэй уулзах сайхан байлаа үнэхээр гоё лээ. Гоё энерги авлаа. Тэгээд үнэхээр гоё дараахан залуучууд юм дараахан хүмүүс юм. Яг энэ чигээр явж байгаад илүү том амжилттайгаар дараа нь дахиад ингэж сууж явахын ерөөлийг төвшүүлье. Магадгүй аврагын бүстэй сууж явахыг ч үгүйсэхгүй тийм ээ. Тэр сайхан замыг жим зөндөө байна. Сайхан жилүүд бидний өмнө байна. Тэгээд амжилтсаж байна. Та хоёр урилгаж авч хүлээж ирсэн маш их баярлалаа. Баярлаа. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээд энэ сайхан шинэ студид өшөө олон ирэх мэд суугаа те. Өшөө олон ярилцлага, өшөө олон залуус зөв сайхан мэдээлэл өгөөрэй гэж хүсье. За баярлалаа тань. За баярлалаа. За намсраа мэнд тэгээд эргээд аврагын бүстэй эргээд эндээ уулзъя. За ерөөл За ерөөл батарчгий. За баярлалаа.